За бид бол энэ нээлттэй улс, нээлттэй бодлого явуулнаа гэж гисэн. За хүмүүсийг ураад авчираад ээж болж байна. За одоо солонгосууд визгүй болчлоо. За тэгээд ирээд асуудлууд маш их байна. Одоо би сая хэд хэдэн бас гадны хүмүүстэй уулзлаа. Гэхдээ танад очиж болж байна. Танах руу очиход чинь ойрын зайд тэрнээ билетүүд нь маш үнэтэй байна гэдэг асуудал ярьдаг. Энэ билетүүд чи хизээ хямдрах вэ гэсэн. За харьцангуй бас ч гэж олон онгоц нисээд өрсөлдөөн гараад билетийн үн харьцангуй бас нэг өмнөх жилүүдээс гайгүй болчихсон. Тэгэхээр энэ агаарын замын либералчил, тээврийн либералчлалыг бол бас би амжилтаасаа хийгээд эхэлж байна уу гэж харж байгаа. Энийг улам одоо сайн болгох ёстой. Улам нээлттэй болгох ёстой. За тэгээд ирчихлээрээ дотоодод нислэгүүд болддгүй. Одоо миний таньдаг солонгос хүн өчтөрдөг чинь би найзуудад дагуулж очичоод 3 цаг нисээд Монголд очичоод би хөвсгөл явъя гэхээр би 10 цаг явах болдгоо. Би тэр цөөхөн хоногийнхоо 2 өдрийг зөвхөн хөвсгөл явах зам зарцуулж байна. Тэгэхээр одоо энэ дотоодын онгоцууд нисэх барих үе чинь болоогүй юу? Энэ ажил чинь ямар шүү одоо хэмжээнд байна вэ? Ер нь одоо энэ зунаас бид нар олон хүмүүс хүрээд ирдэг. Тэр хөдөө орон нутаг руу жижиг онгоцууд нисэх ийм боломжууд бол байна уу? Энэ талаар хамгийн гол асуудал бол за англиа энэ байгаа.